нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэдвүүд. Бид чухал үйл явдлын эздийг таньдагч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөлөөлөхөөс хар хайрцаг. Аливаа тусгаар тогтносон улс орны гадаад харилцаа, тэр тусмаа тухайн улсын олон улсын давцанд баримтлах бодлогын чиг хандлага, тухайн улсад төдийгүй гадаад улс орнуудад хамгийн их сонирхол татсан сэдэв байдаг. Сүүлийн үед яригдад байгаа төвийг сахих хуулийн талаар гадаад бодлогын туршлагатай мэргэжилтнүүд маань юу гэж хэлж байгаа вэ? Тэдний үзэл бодол, байр суурь ямар байгаа талаар өнөөдөр бид хүний аюулгүй байдлын судалгааны төвийн тэргүүн гадаад хэргийн сайд асан Лувсангийн Эрдэнэ чулуунтай ярилцахаар студидтэй урьж ирүүллээ. За сайн байна уу Эрдэнэ чулуунгаа? Сайн байна. За тань сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна, баярлалаа. За өнөөдөр бидний урилгыг хүлээж аваад ингээд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Ер нь бол нэг гол сэдвийн таныг өрсөн нь болохоор одоо бид нэр их сүүлийн үед их яриад байна л да. За бас зарим талаар хангалттай ярихгүй байгаа нэг сэдв байгаа. Тэр нь болохоор юу гэж Монгол улс төвийг сахих бодлого одоо баримтлнаа. Энийг тунхаглах ёстой гэсэн тийм байр суурьтай одоо хууль санаачлагч одоо байна. Тэгэхээр энийг бол таныг өрсөн нь болохоор энийг хуулийг бол би яг ойлгохыг хүссэн. Ер нь төвийг сахих бодлого гэж юу юм бэ? Өнөөдөр энэ нь энгийн одоо миний амьдралд одоо сая монголчуудын амьдралд яг алс утгаараа яаж нөлөөлөх юм? Сонсогдохороо их л том гадаад бодлогын юм уу, геополитикийн юм уу, ийм том хүн сэдв сонсогдоод байдаг. Тэгээд яг үнэхээр Монголын ард түмэнд яг ямар хамаатай гэдэг талаас нь би танаас асуух гэсэн. Тэгэхээр бол хамгийн ихний нэвтрүүлгээ юугаар эхлүүлээ гэхээр энэ хуулийн үндсэн зохицуулалт нь бол одоо байнга төвийг сахих гэж альва дайн зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй энхийн цагт цэргийн эвсэл холбоонд нэгдэхгүй байхыг хэлнэ гэдэг. Одоо Монгол улсын ерөнхийлөгч бол хуулиа тайлбарлахдаа ингэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө дайн болоход биднэрт хамаагүй л гэдэг л байр суурийг монголчууд авах гээд байна уу? Та энэ дээр нь тайлбар өгөөч. За тэгэхээр юуны төрөнд танай телевизэд намайг өрсөнд талархлаа илэрхийлмээр байна. За та нөхөд маань их чухал бас их тийм хурц сэдэв хөндөж байна. Яагаад гэвэл өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч мэдэн 8 сарын сүүлчээр байна уу да. Энэ саналыг дэвшүүлээд тэгээд Нөмбө ерөнхий ассамблеийн чуулган дээр очиод бүр мэдэгдэл хийсэн байж байгаа. Тэгэхээр тэрний дараахан энэ мэдэгдэл хийсний дараа бас мэрэгжлийн улсууд, судлаачид санал бодлоо илэрхийлж эхэлсэн л дээ. Тэгээд тэрний нэг нь бол би байгаа юм. Та байр суурь яг одоо тодорхой хэлээч. Та бол одоо дэмжиж гин үү, эсэргүүцэж гин үү? Би бол эсэргүүцэж байгаа хүн. Яагаад? Яагаад гэвэл бид маань өөрийнхөө өнгөрсөн үг түүхээ аваад үзэх хэрэгтэй л дээ. Тэ. Бид нар ч одоо бусад орны одоо бодлого, бусад орны одоо авч байгаа арга хэмжээнүүдийг бол дуурайж хуулж болдог байхгүй. Тэ. Тэгэхээр төвийг сахина гэдэг чинь ерөөсөө тэр тусмаа байнга төвийг сахих гэдэг чинь дайны үед ч дайны бус үед ч ерөөсөө энэ ямар нэгэн одоо дайны үйл ажиллагаанд оролцохгүй байр сууриа илэрхийлэхгүй дайдж байгаа улсуудын хооронд юу ч болж исэн бид гараа хумхичгаад амаа хамхичгаа суунаа л гэсэн үг шүү дээ ерөөсөө. Тэг бид нар тамаагүй шүү гэсэн байдалтай. Яг Швейцар улс гэдэг нэг иймэрхүү нэг 10-аад нэг цөөн хэдхэн улс байдаг л да. Тэгээ Швейцар бол тийм байсан. Гэхдээ Швейцарыг Монголтой бол харьцуулж болдоггүй шүү дээ. Ягаад гэвэл эн чинь яг манай геополитикийн байршил маань өөрөө хоёрхан том гүрний хооронд байгаа. Манай байршил маань хоёрхан том гүрний хооронд байдаг учраас бидний ерөөсөө бидний өнөөгийн амьдрал манай ирээдүй бүх юм эндээс
үүнээс хамаардаг байхгүй юу. Тэгэхээр энэ хоёр улс маань бүр тэр тусмаа хоёр том гүрэн. Дэлхийн хамгийн хүчрэг хоёр том гүрэн шүү дээ. Нэг нь одоо Оросын холбооны улс байж байна. Нөгөөх нь бүгд найрамд хятад ард улс байж байна. Өнөөдөр эдийн засгийнхаа хувьд бүгд найрамд хятад ард улс хоёр дахь гүрэн болчиход байна. Одоо хэдхэн жилийн дараа Америкийг гүйцэнэ. Эдийн засгийнхаа хүчин чадлаар. Оросын холбооны улсыг аваад үз. Тухайн үедээ Хүйтэн дайны үед одоо та нар мэдж байгаа бах. Тухайн үедээ зөвлөлт холбоот улс, Америк нэгдсэн улс. Энэ хоёр улс л нөгөө хит их гүрэн гэж нэрлэгдээд энэ хоёр улс л тэр үед бол хоёр систем. Капиталист, социалист систем нэг нэгийнхаа өмнөөс одоо ингээд зогсчоод тэгээ одоо байж исэн үе шүү дээ. Тэр үед бол одоо нөгөө биполярны мир гэж одоо ярьдаг байсан шүү дээ. Bipolar world гэж одоо ярьдаг. Тэгээ ерөөсөө л хоёр том ертөнц нэг нэгийнхээ өмнө нэг нэгэ хараал тэгээд олон мянган одоо хүчрэх том одоо жишээлбэл цөмийн зэвсгээ нэг рүүгээ онилж чад сууж исэн үе шүү дээ. Тэгэхээр өнөөдөр болонгаа уучлаарай. Би болохоор энийг болохоор танаас асуулт асуухтаа болохоор яг энгийн иргэдэд маш ойлгомжтойгоор асуулт тавь гэж бодлоо. Тэгэхээр та хэллээ шүү дээ. Дайн дэлхийд одоо дайн дажин болж байхад альва нэг улс орнд бид нар амаа хамхаа сууж явах хэрэгтэй юм аа гэдэг юм бодлого юм аа гэж. Тэгэхээр одоо зарим нь нөгөө дуугаа байхад нэг аминд үлзийтэй биш үү? Одоо яагаад болохгүй гэж бид нар дуугаа байхад жишээ нь одоо сирд энд болж байхад яа бид нарт яг ямар хамаатай юм бэ? Бид нар энэ тэр том гүрнүүдийн дунд ороод энэ үзэл бодлоо илэрхийлэх нь одоо эрсдэлтэй биш үү? Гэхдээ яг сирд болж байгаа үйл явдал бол шүү дээ. Яг одоо ингээд аваад үзэх юм бол Монгол төвийг сахисанч бай, төвийг сахиагүйч бай. Манад бол нөлөө бараг байхгүй шүү дээ. Та нар өөрсдөө бодоод үзтээ. Сирч өнөөдөр хэдэн километрийн цаана байгаа байлээ дээ. Төвийг сахина гэдэг чинь яг манай хоёр хөрштэй холбоотой асуудал байгаа байхгүй юу? Хэрвээ одоо жишээлбэл хоёр хөрш маань хөршийн хооронд харилцаа муудаад одоо дайны ирмэг дээр ирлээ гэхэд байдал нэлээд хүндэрнэ дээ. Тэр үед өнөөдөр Монгол улс төвийг сахих уу үгүй юу гэдэг асуудал уулна гарах хэрэгтэй байхгүй юу? Саяхан та нар мэдж байгаа бах Монгол улсын ерөнхийлөгч хятадад айлчлах үеэр телевизийн нэвтрүүлэг явсан шүү дээ. Тэнд манай тамга газрын дарга цагаан тэгээ дээр нь хятадын судлаач, улс төр судлаач оролцсон байна лээ. Тэрэн дээр хятадын судлаач тодорхой хэлж янлаа шүү дээ. Гэхдээ энэ хоёр одоо Монголын хувьд төвийг сахих шаардлага хэдийд гарах вэ гэвэл хоёр одоо бүгд найрамд хятад ард улс Оросын холбооны улс хоёрын хооронд байдал хурцсан дайдах үед эсвэл дайны ирмэг дээр их үед энэ асуудал гарч ирэх ёстой шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хоёр гүрний хооронд харилцаа маш их сайн байна. Хамгийн өндөр түвшиндээ хүрчээд байна. Стратегийн түншлэлийн одоо түвшинд хүрчээд явж байгаа ийм үед ийм асуудал тавьж байгаа нь ойлгомжгүй байна гэж ярьж байгаа байхгүй юу? Энэ бол зөвхөн хятадын эрдэмтэд биш. Оросын эрдэмтэд ч тэгж ярьж байгаа. Дээр нь манай Монголын эрдэмтэд ч тэгж ярьж байгаа шүү дээ. Тийм болохоор энэ харьцаа тэгээд дээр нь хятадын тэр улс төр судлаач юу гэж хэлж байгаа юм гэхээр хятад Оросын харилцаа муутахгүй, хизээч муутахгүй гэж хэлж байна лээ. Тэрийг бүр онцолж хэлж байна лээ. Тэгэхээр яг ийм үед нь та нар гинтхэн ийм юмтай гарч ирдэг чи ямар учиртай юм бэ гэж. Тэгэхээр генет гэдэг үгийг чинь бол яг би бас гаргаж байгаагүй шүү дээ. Би энэ тухайга ярилцсан дээр хэлж илээсэн. Дараа энийг чинь Оросын эрдэмтэд хэлж байгаа. Хятадын эрдэмтэд хэлж шүү дээ. Яагаад гинтхэн та нар ийм юмтай гарч ирэх болов гэж. Тэ. Яагаад генет ингэж байгаа юм бэ? Үгүй харин би тэрний чинь энийг чинь бол яг жинхэнэ боловсруулж гаргасан энэ бодлогын цаан сууж байгаа улсуудаас асуух хэрэгтэй. Би энийг ойлгохгүй байгаа байхгүй юу? Миний хувьд бол энэ ч ерөөсөө яавч ойлгохтой аргагүй асуудал. Би өөрөө нэг мэрэгжлийн хүний хувьар бол би өөрийнхөө санал бодлыг хэлжсэн л да. Би бол бүр их тодорхой хэлсэн. Энэ бол үеийн өнгөрөөсөн бодлого гэж. Тэгэхдээ хууль санаачлагчид маань юу гэж юм гэхээр манах за бараг л бид нар нөгөө нэр тохон томлоогүй байсан болохоос биш ерөн төвийг сагсан бодлоготой ус байсан юм. Эндээ бид нар одоо нэр өгөөд байгаа маа. Ингэж тайлбарлаад байгаа шүү дээ. Энэ орт. Тэгэхээр бас үгүй. Би бол тэрнийг бас шүүмжилж байгаа. Тэгэхээр энэ манай Монгол улс нь шүү дээ хязээч төвийг сагсан улс байгаагүй. Түүхэндээ тэгж ярил. Байгаагүй. Манай улс чинь байна шүү дээ мэ. Манай улс чинь гадаад бодлогынхаа үзэл баримтлалын дагуу ярих юм бол манай улс чинь
эвсэл дэвлэх хөдөлгөөний бүрэн эрх гишүүн болсон. Дээр нь хамгийн гол одоо чиглэл бол хоёр хөрш байгаа. Энэ хоёр хөрштөөгөө найрсаг харилцааг хөгжүүлнэ гэж бичсэн байж байгаа. Дээр нь бид өөрсдөө хоёр хөрштөөгөө стратегийн түншлэлийн төвшөнд харьцаагаа бүр хамгийн дээд төвшөнд нь хүрэгдсэн байж байгаа. Ийм сайхан харьцаа хөгжүүлээд явж байгаа энэ үед ийм асуудал гаргаж ирнэ гэдэг чинь бол ерөөсөө утга учир багтаа зүйл гэж би хэлэх гээд байна л да. Тэгэхээр элбэгдорж ерөнхийлөгч бол одоо өөрөө ерөнхийлөгч байх хугацаанд хоёр хөрштөөгөө энэ харьцааг бол сайжруулахын тулд баггүй ажил хийсэн гэж бодож байгаа. Тэгэхээр мэдээж энэ хоёр гүрнийхээ ерөнхийлөгчтэй бол цугтаа уралсан уулзалтуудыг бол хийдэг тийм ээ. За бол энэ нь бол бас манай одоо юу гэдгийг эдийн засагт эргээр нөлөөлж магадгүй. Тэгэхээр эдийн засаг гэдэг нэг юм ороод ирж байгаа юм. Тэгэхээр бид нар чинь мэдээж маш их зүйлийг хандив тусламж юм уу зарим байдлаараа те ингэж одоо нөгөө нэг хөршүүдээс авдаг. Тэгэхээр бидний яг эдийн засгийн энэ байдалд энэ төвийг сахих бодлогыг одоо авч хэрэгжүүлвэл яг ямар үр дүн гарах вэ? Илүү ихсгүй багасах уу? Би бол харин энэ дээр ч бүр их нэг тодорхой юм хэлээ. Уул нь энэ ерөнхийлөгч маань яг өөрийнхөө явуулж байгаа бодлогын эсрэг юм хийгээд шүү дээ. Одоо би хэлээ л да тэр гурван талт одоо уулзалтыг өөрөө санаачлаад явуулчлаа шүү дээ. Энэ бол маш их зүйтэй юм. Үнэхээр нарийн ярил энэ чинь бүр аль 2000 оны үед гурван талт уулзалтуудыг хийх тухай санаачлага манай гадаад яамн дээр яригадаад бидний хэнийг хийж чадаагүй байхгүй юу? Харин Монгол улсын ерөнхийлөгч сая одоо энэ ийм гурван талт уулзалт хийгээд явж байгааг бол маш зүйтэй гэж бодож байна. Яагаад гэвэл энэ гурван улс чинь байна шүү дээ. Гурван улсын эрх ашигыг хөндсөн олон асуудлууд байна шүү дээ. Одоо экологийн асуудлууд байж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлууд байж байна. Том мега төслүүд, гурвалсан том мега төслүүд, гурвалсан ч биш, дөрвөлсөнд одоо 5 6 олон орон оролцсон мега төслүүдийг бас хийх манай ирээдүй бол байна. Яг бол Монгол улс чинь үнэхээр нарийн маш их баян улс. Тэр энэ сайхан баялгаа бид зөв ашиглах хэрэгтэй. Энийг ашиглахдаа бол бид нэр хоёр хөрштөөгөө дээр нь гурав дахь хөрштөөгөө дээр нь нэмээд өөр орнуудыг хоролцуулаад ингээд явах юм бол жинхэнэ одоо манай улс чинь одоо эдийн засгийн хувьд гэж ярих юм бол маш их төргөн өсөх боломжтой байгаа байхгүй юу. Гэтэл өнөөдөр бид нар та нар бид нартай ямар ч хамаа байхгүй ингээд дугаа сууж яана гэд ийм байдалд орно гэдэг чинь энэ чинь нөгөө хоёрыг чинь зочирдуулчих байгаа байхгүй юу. Аль нь одоо асуугаад байна шүү дээ. Гэхдээ та нар ч одоо ингээд стратегийн түншлэлийн төвшөнд хүрэгчгээд тэр баримт бичгүүдтэйгээ гарын үсэг зурж чаад одоо энэ байр суурьнаас та нар ухарж байгаа мó гэж асуугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр манайхаа юу гэж тайлбарж яана гэвэл ухраагүй гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр нөгөө нөхдөө чинь заавал тэгж бодно шүү дээ. Ухарж яана л гэж ойлгоно. Тий. Тэгэхээр эн чинь бол заавал манай энэ гурван талт одоо энэ яриа хэлцээнд бол би муугар нөлөөлнө гэж бодож байна. Одоо манай чи итгэл байхгүй болчиход байна шүү дээ. Би энэ тухай тодорхой биччихсэн, ярьж ийсэн. Бид үнэхээр жинхэнэ итгэл хүлээнэ гэдэг чинь бид нар жинхэнэ одоо сайн түнш гэдгээ бид нар баталж нотлох ёстой шүү дээ. Тэр бол байна шүү дээ. 1-2 жилийн өмнө 1-2 жилийн дотор бол ингэж хийгддэг ажил биш. Одоо манай төрийн тэргүүн ч юм уу засгийн тэргүүний одоо хэлснээр болцдог гэд биш. Бид үйл ажиллагаагаараа энийгээ нотлох ёстой байхгүй юу? Тэгжээж гадаадын орнууд зөвхөн манай хоёр хөрш биш. Гадаадын орнууд чинь Монголд итгээд хөрөнгө оруулж ирнэ шүү дээ. Тэгэхээр одоо бид нэг жоохон байж байгаа нэг юм хийдэг. Дараа нь тэгэл өөрийнхөө эсрэг нэг юм хийдэг. Ийм хийгээд ингээд явхаар чинь яаж гадаадын орнууд чинь Монголыг чинь тогтвортой хөгжилтэй орн гэж үзэх юм бэ? Бодоод үзтээ. Манай дотоод байдал чинь докторгүй байна шүү дээ. Тэгж яхад одоо аль 20 30 40 50 жилийн дараах юмыг ярьж болохгүй шүү дээ. Олон улсын төв боломж гэж яах шиг, зуучлах үүрэг гүйцэтгэж гэж яах шиг. Зуучлах үүргийн тухай намайг сайд байх үед бас яригдж байсан. Бид тийм саналыг тавьж ил байсан. Тэр байтугай бид нар Америкийн талд ч тавьж байсан, арчилсан солонгосын талд ч тавьж байсан. Бид нар тодорхой хэмжээгээр зуучин үүрэг гүйцэтгэе гэж бодож байсан. Тэгэхдээ тэр зуучин үүрэг гүйцэтгэх энэ сайхан үүргийг авахын тулд бид өөрсдөө дэлхийн ертөнцид бид бол хамгийн доктортой улс шүү гэдгээ тодорхой үйл ажиллагаагаар нотлох хэрэгтэй байхгүй юу? Одооны ийм байдалтай явж иж яаж бид нэр улс орнуудын итгэлийг хүлээж авах юм бэ? Та нар Монгол улсынхаа дотоод байдлыг аваад үзэл дээ. Ядууралд ард түмний нэрвэг шаячаад тэгээ одоо АСЕМ хурлаг би АСЕМ хурлын эсрэг байгаа юм биш.
Би гадаад бодлогын чиглэлээр 30 хэдэн жил ажилласан хүний хувьд АСЕМ-ийн хурал Монголд бол үнэхээр ашигтай. Монгол улсын нэр хүндийг бол өсгөхөд ашигтай гэж би энэ тэмдгүүл тэгж ярьж ил яваа. Гэхдээ бас нэг эргээд нэг бодоод үзтээ. Монгол манай иргэд ч өөртөө ярьж байгаа шүү дээ. Ядууралд ард түмнээ нэрвэгдүүлчихэд тэгээд АСЕМ-ийн том тэр уулзалтыг Монголд хийн гээд хэдэн тэрбумаар нь олон 100 тэрбумаар нь мөнгө одоо зараад сууж явах манай тийм боломж байна уу? Өөрсдийнхөө хүмүүсийн одоо тэтгэврийг ч олигтой тавьж чадахгүй эсвэл одоо цалин тавих гээд гадаадаас зээл аваад сууж идэг. Ийм орон яаж итгэл хүлээх юм бэ? Ийм орон яаж АСЕМ-ийн хурлыг өнөөдөр Монголд хийх юм бэ? Эдгээр чинь зүгээр хурж ирээд суугаад хоёр юм ярьчаад явахгүй шүү дээ. Монгол орны бас хөгжилтэй танилцаал явах байх. Нааша ирэхээс өмнө бол Монголд болж байгаа дотоод гадаад бодлогын талаар мэдээлэл төр засгийнхын тэргүүнээр нь мэдээллийг чинь тодорхой аваад цаасан дээр буулгуулж авчгаа тэрний чинь уншичаад ирнэ шүү дээ. Тэгэхээр тэд нар юу уншиж байгаа бол доо гэд бид нар эргээд бодох хэрэгтэй юм биш үү? Би тэр талаас нь ярьж байна. Би зөвхөн хүнийг шүүмжлэе гэдэг талаас нь ярьж байгаа юм биш л дээ. Одоо яг таны бодлоор бол манай хоёр хөрш маань энийг бол дургуйцч хүлээж авч байгаа гэж бодож тайлбарлаж байгаа. Дургуйцж байгаа нь бүр тодорхой. Тэгэхээр яагаад одоо манай хоёр хөршийн дургуйцах гол шалтгаанууд нь ямар шалтгаанууд байж вэ? За би сая өгсөн ярилцлагада Оросын холбооны улсаас Монгол улсад сууж байсан элчин сайд Самуэль Онкогийн энэ хүн чинь бас эрдэмтэн хүн. Одоо олон улсын харилцааны дээд сургуульд ажиллаж байгаа юм болов уу гэж би ойлгосон. Тэр хүний бичсэн өгүүллийг уншаад тэр нь манай сонинд хэвлэл мэдээлэл хэрэгсээр гарцсан байна лээ. Сонинд бүрэн орчуулганд гарцсан байна лээ саяхан. Тэгээ би одоо манай иргэд уншсан байх гэж би найдаж байна. Тэн дээр чи бүх юм тодорхой байж шүү дээ. Тэр чинь элчин сайд хүн Монгол сууж исэн элчин сайд энэ хүн бол яагаад энийг бичвэ? Тэр гадаад яамнаас нь одоо бас мань хүнд тийм чиг үүрэг даалгавар ч юм уу хүсэлт ч юм уу тавьсан юм болоо гэж би бодож байна л да. Тухайн хүний байр суурь нэг ямар байр суурьтай байсан бэ? Тэгээ энэ чинь тэр хүн чинь яг тэрийг хэлж байгаа байхгүй. Үгүй яагаад гинтхэн? Яг одоо. Тэ? Яагаад Монгол гинтхэн төвийг сахих болчихвоо гэж. Тэгээ тэн дээр бас их ноцтой юмнууд хэлж ийн лээ шүү. Тэгээд тэр юу гэж хэлж яах вэ гэхээр за энэ одоо арай л Монголынхаа одоо тэр дотоод улс төрийн дотоод хурц байдал. За ядууралд нэрвэгдчихсэн ийм үед тэр дотоод байдлынхаа энэ хурц асуудлуудаас иргэдийнхээ анхаарлыг сарниулж өөр тийш нь гадаад бодлогын чиглэл рүү анхаарлыг хандуулах гэж оролдож байгаа юм биш байгаа да. Бүр тэрнтэй АСЕМ-ийн хурлыг бүр бас холбоод ярьчих чинь л шүү дээ. Тэгэхээр энэ чинь ноцтой дүгнэлт хийж байгаа биз дээ хүн. Энэ чинь өөрөөр хэлбэл Монгол улс үнэхээр төвийг сахих гэсэн бодолтойдоо биш. Ямар нэгэн байдлаар Монголдо энэ одоо хурц одоо энэ асуудал ард иргэд нь одоо энэ эдийн засгийн нийгмийн эдийн засгийн маш хүнд байдалтай байгаа ийм үед ард иргэдийн тэр ундууцж дургуутж байгаа энэ үед тэдний анхаарлыг өөр асуудалд одоо хандуулах гэсэн ийм оролдлого хийж гин гэсэн ийм санааг тодорхой хэлчихсэн байна л шүү дээ. Тэгэхээр эн чинь бол ностой дүгнэлт гадаадхан хийж штт. Дээр нь бас одоо ерөнхийлөгчийн хувьд өөрийнх нь хувьд бас юм яриад байна л штт. Гадаадынхан би монголчуудын тухай ярьж байгаа юм биш. Канадын нэг профессор ярьсан байна лээ, бичсэн байна лээ тэр тухай. Энэ бол одоо гадаад бодлогын гэхээсээ илүү хувь хүний одоо ашиг сонирхолтой холбоотой байж болох юм а гэж бичсэн байна лээ штт. Одоо 17 онд ерөнхийлөгч одоо ингээд албан тушаалаасаа буун дараачихан ажлыг одоо бодож байгаа гэсэн юмнууд бичсэн байна л шүү дээ. Энэ тухай бид нар бол яриаггүй. Бид нар тийм мэдээж байхгүй. Гэхдээ улсууд ийм юм ярьж байна. Энийг бас анхаарах хэрэгтэй шүү дээ. Энэ бүхний за манай хамгийн хамааралтай хүмүүс нь бол мэдээж манай хоёр хөрш. Бид нар дэхтэй чинь 3 дахь хөршийн бодлого гэд баталсан. Тэглгүй яах вэ? Юм байна. 3 дахь хөрш маань энэ бүхний талаар ер нь хаана шингэх вэ? Энийг одоохондоо би хэлж мэдэхгүй байна. Ямар ч л байсан 3 дахь хөрш гэдэг чинь одоо жишээ нь Франц улс байж байна л да. Яг би Францыг ярьж байгаа гэхээр саяхан бас Монгол улсын ерөнхийлөгч Францад 2 удаа очиод ирсэн шүү дээ. Тийм ээ.
Тэгээд айлчлалын дүнгээр албан мэдээ билүү албан мэдэгдэл гарсан. Тий. Тэгээд тэнд бол төвийг сахих бодлоготой холбогдуулаад нэг өгүүлбэр орсон байна лээ. Тэгээ яг тэр нь Монголын сонинд бол юу гэж гарсан бэ гэхээр Францын тал төвийг сахих бодлогын тухай Монголын саналыг сонирхон хүлээж авлаа гэж бичсэн байна лээ. Тэгээ би Франц дээр нь тэгээд бас англи орчуулгын олж үзсэн л дээ. Тэгээ тэн дээр бол хүлээж авлаа гэсэн үг байхгүй л. Анхааралтай авлаа гэсэн байна л. Тэгэхээр дипломат албанд энэ бол их том ялгаа. Тэгээд ч ингэж орчуулж болохгүй. Дараа нь Францын тал энийг мэдчихвэл асуудал тавина шүү дээ. Та нар одоо яагаад Франц дээр ингэж бичсэн байхад ингээд өөрөөр орчуулсан бэ гэж. Дург үтсэн шүү дээ. Тэгэхээр анхааралтай авлаа гэдэг чинь дэмжиж байгаа гэсэн үг биш. Тэгэхээр манай сонинд юу гэж гарсан гэхээр сонирхон хүлээн авлаа гэдээ орсон байж байгаа. Хүлээн авлаа гэдгийг чинь бид нар юу гэж ойлгох вэ? Яаж ч бид нар орчуулж болно шүү дээ. Хүлээн авлаа гэдэг чинь Францын тал дэмжлээ, хүлээн авлаа гэж бас орчуулж болох нэ. Тийм ээ. Тэгэхээр ингэж хүмүүст бол тийм худал мэдээлэл түгээж болохгүй л дээ. Энийг бол би маш ноцтой алдаа гэж үзэж байна. Энэ алдааг би ерөнхийлөгчтэй холбохгүй. Би энэ алдааг бол гадаад хэргийн яамтай холбоно. Ягаад бол гадаад хэргийн яам бол өнөөдөр гадаад бодлогын бүх асуудлыг хариуцдаг тийм байгууллага. Энэ байгууллагын хариуцлагагүй ийм байдлаар бол гарч ирж гин гэж би хэлэх гэж байна л да. Одоо та нар бодоод үзтээ манай экспортын 90% нь хятад руу явж байна. Гинт нэг өдөр бид нар хятадын дургуг хөргий гэж бодъё л да. Хилээ хаачихвал яа. Нэг удаа хилээ хаасныг та нар мэдж байгаа биз дээ. 48 цаг хаагдахад хойд хил, урд хил хоёр энэ хооронд 1300 вагон зогссон байсан шүү дээ. Хэрвээ энэ 2 хоног маань 48 цаг маань үргэлжлээд 1 сар болвол яана. Энэ манай одоо эдийн засгийн байдалд хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдээ та нар эргцүүлээд бодоод үзтээ. Чи аюул болно үсттэй. Тэгэхээр чин одоо нэг орноос, 2 орноос бид нар хамааралтай байж болохгүй гэж яриад байгаа учраас нөгөө 3 дахь хөршийн чинь бодлого гарч ирсэн байхгүй юу. За тэгэхээр үзэгчдээ хар хайрцаг нэвтрүүлэг өнөөдөр улс их орны гадаад харилцааны талаар маш чухал сэдвийн талаар нээлттэй ярилцж байна. Тунгадахгүй бид ярилцлага эргээд үргэлжлүүлэх болно. Хар хайрцаг нэвтрүүлэгтээ эргэн тавтам орилно. Бид өнөөдрийн дугаартаа хүний аюулгүй байдлын судалгааны төвийн тэргүүн гадаад хэргийн сайд асан Лувсангийн Эрдэнэ чулуунтай ярилцж байна. Хэрвээ бид нэр байнгын төвийг сахсан бодлоготой юм уус бол энэ нь одоо манай батлан хамгаалахын салбарт ямар өөрчлөлтийг юм одоо яаж тусах юм бэ? Гэхдээ тэр чинь тэгэл та нар өөрсдөө бодоод үзэлтэй. Байнга төвийг сахиж байгаа байж бид өөрсдөө цэргийг гадаад орнууд руу явуулна гэж юу гэж байгаа юм бэ? Та нар зөвхөн бодоод үз. Эрүүл ухаанаар бодоод үзтээ. Энд ч одоо ер нь болж гин үгүй юу? Зарим хүмүүсийн одоо яриагаар бол болох нэ дээ. Одоо энэ хамаа байхгүй. Тэгэхээр нөгөө хөршүүд маань, нөгөө бусад орнууд маань нэгдсэн үндэсний байгууллага бидэнд хэлнэ шүү дээ. Гэхдээ та нар чинь төвийг сахиж байгаа бол юу болоо гэж та нар цэргийн гадагш нь явуулах юм бэ? Та нар болохгүй үстэй гэж ярина. Тэгэхээр бид нар урдаас нь юу гэж хэлэх нь вэ? Гээгүй болно. Тэр төвийг сах бид нарт хамаагүй. Тийм байдлаар л ярих нь байна шүү дээ. Өөрсдөө тайлбарлаж болдог. Гэхдээ тэр тайлбараа бид нар гаргаж чадахгүй байгаа шүү дээ. Та нар одоо бодоод үзэлтэй. Тэр хэний Самуэленко элчин сайдын юун дотор бид нар хариулт авч чадахгүй байна гэж бичсэн байна л шүү дээ. Тэгээ та нар бодоод үзтээ. Орос руу чинь гадаад хэргийн сайд профессор явсан байна. Ноднон одоо сүүлч. Одоо энэ бодлогыг ерөнхийлөгч дэлхийн ертөнцид мэдэгдсэний дараа профессор Москвад очсон. Дараа нь Нобелийн чуулган болж исэн. Тэр үед манайх тогтоолын төсөл бариад батлуулах гээд явж исэн. Дээр нь тэрний дараа бол манай их хурлын дарга
Оросд айлчилсан байна лээ. Гэхдээ тэгээд энэний чинь дараа жишээлбэл энэ Самуэленкигийн юу гарсан шүү дээ. Тэгээд Самуэленки хэлчихсад хэлж байлээ. Бид одоо хүртэл Монголын засгийн газраас хариулт авч чадахгүй сууж байна гэж. Энэ чи юу гэсэн үг вэ? Маш тодорхой юм биш үү? Би ярьж байгаа юм биш шүү дээ. Намайг эсэргүүцэж болно. Гэхдээ Оросын холбооны улсын элчин сайдын тавьж байгаа энэ асууж байгаа энэ асуултанд бид нар хариулж чадахгүй сууж байгаа шүү дээ. Тэгэхээр хариулах гад байгаа одоо бас хариулах гад л оролдоод байгаа л да. Би одоо сая Иглаар Монгол улсын ерөнхийлөгч бараг 2 цаг шахам ярьсан шүү дээ. Тэн дээрээ бол хариулах гал байх шиг байна лээ. Тэгэхээр би бол хариулж чадахгүй байна л гэж хэлэх гээд байна. Энэ хариулт чинь шүү дээ. Хариулт болгоомж чинь шүү дээ. Тэгээд энэ хариулт бид нар танд хариулт өгсөн шүү дээ гэхээр нөгөөдөө чи бид нар энийг хангалттай хариулт гэж үзэхгүй л гэж хэлнэ шүү дээ. Яагаад бол бидний хариулт одоо тодорхой. Жишээл Батламаа салбарт яаж бид нар хамтарч ажиллах юм бэ? Одоо бид нар Оросын холбооны улс чинь манайд хамгийн гол дэмжлэг тусалцаа үзүүлж байгаа улс чинь Оросын холбооны улс шүү дээ. Тэгэхэд би зүгээр энэ бол дам яриа. Би одоо өөрөө тэнд сууж байгаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Оросын гадаад хэргийн сайд Лавров профессорын сайттай уулзж байхдаа энэ тухай хөндөж ярьсан байна л шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо профессорынгээс асуух хэрэгтэй л дээ. Та нар маань одоо асуугаад профессорынг энд дуудаж авчираад асуудаа юу гэж хариулах нь вэ? Тэр юм дээр ямар яриа хөөрэ болсон бэ гэдгийг би одоо хүртэл бас мэдэхгүй байгаа шүү дээ. Одоо жишээ нь Оросын гадаад яамны 2 хуудас баримт бичиг манай төлөөлөгчдөд нөөбөд оролцож байгаа нөөбө ерөнхий ассамблеийн чуулганд оролцож байгаа төлөөлөгчд өгсөн байна лээ. Бид тэрнийг харсан. Харсан учраас би хэлж байна. Тэрнийг олж авах гэхээр одоо гадаад яамнаас би олж авч чадахгүй шүү дээ. Энд чи одоо яасан гадаад бодлого бай. Яаж ингэж байж болж байна гэж одоо хүн гайхнаад. Бүх юмаа одоо байж чад нууцлчихсан. Цаанаа тэр чин би өөрөө гадаад яамд би өөрөө төрд олон жил ажиллаж исэн хүний хувьд би ойлгож байна л да. Энд чин цаанаас нь дээрээс нь л үүрэг өгсөн байхгүй юу? За энэ баримтуудыг өгч болохгүй шүү гэдэг. Тэгэл одоо улс бүр тэр байтугай улсын хурлын гишүүдээ бид нар бас мэхэлж хуурч болохгүй шүү дээ. Нэг ийм тайлбар байгаа тань л дээр нь жолонгоо юу гэж нэхлээр за энэ бодлогыг баталснараа бол энэ нь бол Монголын газар нутаг дээр энэ нь мөрдөгдөх юм аа. Монголоос гадна бол одоо нэгдсэн үндэсний байгууллагын бид нар ямар гэрээ контрактанд орсон байд. Тэр нь үйлчлээд явах юм аа. Тэр утгаараа манай энхийг сахиулах хүчин маань бол явж болох юм аа гэдэг тайлбарыг бол өгсөн байна шүү дээ. Уучлаарай. Гадаад бодлого чинь шүү дээ. Монгол улсын хэл хязгаараар хязгаарлагддаггүй шүү дээ. Монгол улсын гадаад бодлого чинь гадагшаага чиглэсэн бодлого. Тэгэхээр товийг сахина гэдэг чинь гадаад бодлогын санаачлах биш болж таарах нэ. Энд хэн хариулах юм бэ надад? Бидэнд. Би одоо тэгвэл сонирхож байна. Энэ гадаад бодлогын санаачлах биш юм бол энэ юу юм бэ? Ерөөсөө. Ямар Монгол улстай л хэрэгжүүлэх юм. Үгүй тэгэх юм бол энийг хятадтай яриад яах юм? Тэгвэл энийг Оростой яриад яах юм? Тэгвэл нүүбдээр аваад чи тогтоод батлуулах гэж яах гэсэн юм? Тэгвэл энийг Францад айлчилж явах үед албан мэдээнд оруулах гэж зүтгээд яах гэсэн юм? Зүтгээд яах ямар шаардлага байгаа юм бэ? Гэдэг асуудал гарнаа да. Хэрвээ зөвхөн одоо Монгол дотор юм бол тэгвэл тэгэл Монгол дотор юм бол Монгол дотор энийг зарлал тэгвэл сууж ийл дээ. Тэгвэл энэ гадаад бодлогын санал биш юм байна шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр төвийг сахина гэдэг чинь гадна талаас нь харахад бол аюултай биш л харагдаж байгаа шүү дээ. Тэгвэл одоо тэгээд төвийг сахиж байгаа юм бол тэгээд тогтоолоо өөрснөө боловсруулаад орж ирээл тэгээд мэдээж хэрэг улс орнууд тэрний чи ярьж байгаа бүх улс орнуудад тараагаал улс орнууд хараал эрх ашигт нийцж байгаа бол за яхаа та энэ дээр эсэргүүцэх юм байхгүй бол тэгэл баталчиж болдог байхгүй юу. Гэтэл манайх сая батлуулж чадаагүй шүү дээ. Ноцтой байгаа биз. Тэгээ энэ хоёрыг та нар ингээд зэрэгцүүлээд ингээд дэнсэн дээр тавиад үзтээ. Тэр манай чинь Оросын тал та нар яах гэж юм тавьж байгаа. Яагаад гэвэл энэ чинь манайхта Оросууд ийм асуудал, Хятадууд ийм асуудал тавих нь аргагүй. Яагаад бол бид нар чинь одоо яг тэр хоёр улсын чинь дунд байрлаж байгаа улс шүү дээ. Тийм учраас энэ чинь Монголын одоо гадаад бодлогын санаачлах чинь хоёр улсын эрх ашигыг хөндөж байгаа байхгүй юу? Хөндөж байгаа учраас эдгээр заавал реакц үзүүлдэг. Тэгэхээр реакц нь бол сайн биш байгаа.
Оросын талын реакц бол сайн биш байгаа. Би Хятадын талын бас реакцыг бас сайн гэж хэлэхгүй. Яагаад гэвэл шүү дээ. Манай ерөнхийлөгч Хятадд айлчлал хийлээ. Айлчлалын үр дүнгээр юм гарсан шүү дээ. Алдан бичиг том сонинд гараад ирсэн. Төвийг сахих тухай ганц ч үг ороогүй гэж бодчих тоо. Ганц ч үг ороогүй. Тэгэхээр эн чинь нэг юм хэлж байгаа биз? Дэмжихгүй байна гэсэн үг байхгүй юу? Яг нарийн ярил. Тэгээ би бол дотроо зүгээр юу гэж бодож байна гэхээр за энэ асуудал бол танайд бол дотроо бол та нар энэ асуудлаа нэг тийш нь болгож чадаагүй юм байна. Нилээн бас одоо маргаантай асуудал байгаа юм байна. Дээр нь Монгол улсын ерөнхийлөгч одоо улсын хуралтайгаа ярьж зөвшөлдсөлгүй, тохиролцолгүй. Тэгээд ямар нэгэн юм одоо засгийн газартайгаа бас зөвшөлдсөлгүй ингэж хийжээ гэж. Уул номондоо гадаад бодлогын ялангуяа том санаачлагыг гадаад хэргийн яам нь боловсруулад тэрнийг засгийн газарт оруулад тэгээ мэдээж гэрэг одоо ерөнхийлөгчтэй оруулад ерөнхийлөгчийн дэмжлэгийг аваад тэгээ дараа нь улсын хуульд оруулад батлуулах ёстой байхгүй юу. Тэгсэн одоо тийм юусоо байхгүй. Одоо зарлцгаад тэгээ зарлцсныхаа дараа одоо та нар баталж өгөхөд одоо улсын хуралд даралж шалт үзүүлээд явж байгаа нь бол улмаар зарлахаасаа өмнө одоо бид нар нэгдсэн юмд хүрэх хэрэгтэй байсан байна гэж тийм. Заавал. Гэхдээ та нар хуулиа үзэлтэй. Ерөнхийлөгчийн хуулинд одоо байгаа биз дээ. Гадаад бодлогын санаачлаг гаргахаасаа өмнө заавал улсын хуралтай зөвшөлдсөж улсын хурлын одоо зөвшөөрлийг гэх үү авах хэрэгтэй шүү дээ. Тийм юм аваагүй байж зарлана гэдэг нь бол буруу байхгүй юу. Гэхдээ зарим хүмүүс намаа шүүмжилдэг л да бас. Гэн чинь Монгол улсын эн чинь ерөнхийлөгчийн бүрэн эрх шүү дээ гэж. Бүрэн эрхийг би хязгаарлах гайгүй л дээ. Тэгэхдээ Монгол улсын ерөнхийлөгч хүн нэгдүгээр хүн аливаа нэгэн санаачлаг гаргахдаа заавал энийга засгийн газартайгаа зөвлөдөг. Засгийн газрынхаа санал онолыг авдаг байх ёстой. Ялангуяа энэ Монгол улсын язгуур эрх ашгийг хөндөж байгаа ийм үед зүгээр нэг хүний толгоогоор энийг шийддэггүй. За нэг хүн гэж би хэлж байгаа цаана нь бол ганц хоёр хүн байгаад байх л да. Тэ. Ийм асуудыг тэгж шийдэж болдоггүй юм. Дараа нь тэрнийг бусад орнуудад ч бай, ард иргэдтэй ч бай тулгадаггүй юм. Эний чинь тулгадаггүй юм. Та энэ байр сууриа хамгаалж одоо бол энэ бодлогыг дэмжиж байгаа хүмүүстэй мэтгэлцэхэд бэлэн үү? Мэлэн. Хизээд бэлэн. Намайг харин урддаггүй юм. Та нар хараарай л да. Зохион байгуулж байгаа улсууд дотор гол төлөв нөгөө бодлогын дэмждэг улсууд л ярьж байгаа шүү дээ. Тэр дэмжиж байгаа улсуудыг би харсан. Нэг удаа нэг тийм том ярилцлага болж байна лээ. Нэг тийм өхлүүд байна лээ. Тэр улсууд нь ярьж байгаа юм. Тэгээ нэг гаргаж байгаа тэр нэг үндэслэл нэр яатсан үндэслэлтэй гэмээр. Надад бүр эрдэмтэн хүн ярьсан. Сая Монгол улсын их сургууль дээр ерөнхийлөгчийн тамгын газрын санхүүжүүлэлттэйгээр эрдэм шинжилгээний баг хурал хийсэн гэж байгаа. Би тэн дээр очоогүй. Намайг урьсан. Би хэлсэн. Би тэнд очихгүй. Яагаад гэвэл ийм зохион байгуулалттай арга хэмжээ зохион байгуулж байгаа учраас би ийм юмд оролцохгүй гэж хэлсэн. Зохион байгуулж байгаа улсууд надаас асуусан. Бид өөрсдөө бие дагаад ийм юм хийх юм бол та ирэх үү гэсэн. Тэгэх юм бол би заавал очно гэж хэлсэн. Заавал очно гэж хэлсэн. Тэгэхэд тэнд оролцож байгаа бас нэг профессор хүн дараа нь надад хэлсэн л дээ. Би асуусан тэр юу тэр энэ хурал зөвлөгөө тэр эрдэм шинжилгээний баг хурал юу болов яав ийв гэдэг тэр телевизээрч бас тодорхой хэмжээгээр гарч байгаа. Тэр хүн надад хэлж байна лээ. Энийг дэмжиж байгаа улсуудын тавьсан илтгэлийг бол ойлгоход тун бэрх байлаа гэж. Нэгд. Хоёрдугаар тэр хүн надад юу гэж хэлсэн гэхээр ер нь манай багш нар гэж хэлж байна лээ. Багш нар нийтээрээ их хэрэгэлдэж байгаа нь бол харагдсан гэж хэлж байна. Тэгэхээр ингээд та бодоод үзтээ өнөөдөр энэ асуудал ямар хуу одоо жишээл дэмжлэгтэй явж байна гэдг нь харагдаж байгаа үсттэй. Дээр нь би бас нэг юм хэлье. Энэ хүмүүс ч үгээ хэлж чадахгүй шүү дээ. Саяхан одоо энэ чинь 2 хоногийн өмнө те надад хүн уцтаад одоо Eagle телевизээр үг үйлдэл гэсэн
програм явна. Энэ дээр одоо манай хоёр багш профессор төвийг сахих талаар ярина гэж хэлсэн байхгүй. Тэгээ би мэдээж хэрэг сонирхоод иглийг 8:30 тавьчих хүлээгээд байсан байхгүй. Тэгсэн чинь гадаад мэдээ яваад байдаг. Тэгснэ гадаад мэдээний дараа явуулах гэж байгаа юм байх та гэж бодоод дуустал нь хүлээлээ, 9 өнгөртөл хүлээлээ. Тэгсэн 9 өнгөрж исэн чинь тэр цаанаа бол асуудал үүсэж гин гэдэг нь надад бүр хинт ч харагдсан л да. Надад зөвхөн надад биш. Тэрнийг ажиллаж исэн хүн бол яг тэрнийг хэлнэ. Ингээ гинт нөгөө мэдээ явуулдаг охин гараад ирэхгүй. Тэгээ тэр охин ингээ зогсчихсон юм бичээ суугаад ах юм. Бичээл байгаад ах юм. Тэгээ би бодлоо энэ яагаад ингэж гараад байгаа. Тэгснээр гинтхэн доороосоо том аягта цай гаргаж ирээд ууж юм. Тэгэхээр би бодлоо за энэ тэр эмэгтэй тэр нэвтрүүлэгч эмэгтэй лавл мдээгүй энэ зургийг авч яан та гэж би ойлголоо. Яг тийм болсон. Тэгсэн нэлээд утсан шүү. Гинтхэн харахгүй болсон. Тэгээд дараа нь тэр эмэгтэй дахиж гарч ирээд тэгээд одоо мэдээний цаг гэж явцсан. Тэгэд би юу гэж бодож байна вэ гэхээр энэ цаанаа бол нэлээд том маргаан үссэн болов уу гэж бодож байна. Ингэж байхыг бодоход. Тэр бол одоо энэ нэвтрүүлгийг бэлдсэн хүн бол ямар ч л байсан банк автсан байгаа. Тэгэхээр бодлоготой нийцээгүй болж тарах нэ дээ. За тэгэхээр би таны талаар ерөнхийдөө уншаад жоохон судалж байхад бол нэг бас сонирхолтой материал олсон юм л да. Тэрийг би одоо танд үзүүлье гэж бодож байна. Энэ дэлгэцэн дээр манай найрлагч өгөх. Ийм энэ бол нэлээ бас дээр үеийн зураг. Тэ нэлээ залуухан баг шүү. Энэ 20 энэ байна шүү дээ. Таны талаар нь тайлбарлаач. За энэ чинь гомцрон сайд тэр үед манай гадаад хэргийн сайд байсан. Энэ бодвол за мэдээж хэрэг Нобель ерөнхий ассамблеийн чуулган нээгдээд сайд маань ирчгээд одоо Нобель ерөнхий шүүмжлэлд Монгол улсын гадаад бодлогын талаар одоо үг хэлдэг байхгүй юу. Бүх улс орны одоо гадаад хэргийн сайд нар нэрж Монгол одоо улсынхаа одоо дэлхийд болж байгаа үйл явдлын талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлж ярьдаг байхгүй юу. Энэ бол одоо ингээ бүр тогтцсон олон жил тогтсон ийм зүйл байдаг. Эндээс бол одоо тухайн орны бодлого бүх юм тодорхой гарч ирдэг байхгүй юу. Тэгэхээр энэ чуулган дээр гомсрон сайд байхыг бодоход би энэ бол нэг 92-3 оны үе болов гэж бодож байна. Тэр үед 23-4 жилийн өмнөх зураг. Тэр үед би бол нүүбэд оччихсон. Би 90 оноос 96 онд одоо тэнд байнгын төлөөлөгчийн ажлыг гүйцэтгэж байсан. Байнгын төлөөлөгчийн газар гэдэг маань нэг ёсонд элчин сайдын яам гэсэн үг л дээ. Гэхдээ элчин сайдын яамыг бол хоёр талын харьцаандаар энэ үгийг ашигладаг. Элчин сайдын яам. Олон улсын байгууллагын дэргэд суугаа одоо улс орнуудын төлөөлөгчийн газрыг байнгын төлөөлөгчийн газар гэж нэрлэдэг. Тэгэхдээ энэ улсууд нь цөмөөрөө одоо онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд албан тушаалтай юм уу цолтой улсууд тухайн байгууллага тэргүүлээд явдаг байхгүй. Тэгэхээр саяны зураг бол 20 хэдэн жилийн 23-4 жилийн өмнөх зураг гэхэлэр за би бол 8 байна уу 9 настай жоохон хүү ээжээ. За тэгэхээр та энэ хугацаанд бол Монгол улсынхаа бас гадаад бодлогын мэрэгчлэлтнийг энэ олон жил хийгээд тэгээд өнөөдрийн таны энэ нэвтрүүлгээр орж ирээд ярьсан бүхэн чинь бол ардаа ямар нэгэн хувийн сонирхол эрх ашиг агуулгаагүйгээр жинхэнэ улсаа бодоод ахмад ийм гадаад бодлогын мэрэгжилтэн хүний хувьд ингэж их сэтгэлээ санаа зовсон зүйлээ илэн далангуу хуваалцлаа гэж би ойлголоо. Яг үнэн. Надад бол одоо юу бодоод байх юм юу байх вэ? Би өгсөн ярилцлагатаа тодорхой хэлсэн шүү дээ. Би бол одоо төрд ямар нэгэн алба хашаагүй. Өөрөөр хэлбэл би далхныхаа мөнгнөөс салчих вэ гэж айх юм надад байхгүй. Дээр нь өнөөдөр би үнэхээр Монгол улсынхаа эрх ашигыг бодож байна. Бодож энийг ярьж байгаамаа. Тэгээгүй бол би үнэхээр бас энэ тэнд ингээл яваад л ярилцлага өгөөд байх тийм бас сонирхолтой дуртайч хүн биш. Тий. Аргагүй ихэнд ийм юм ярихаас өөр надад байдал бол байхгүй байна. Би одоо олон хүнээс сонсож байна. Одоо жишээлбэл би тэр
одоо хэв мэдээллийн хэрэгслийг ярихгүй нэрийн дуртахаа болий. Тэрний эрхлэгч нь тэгж ярьж байна гинлээ. Хүмүүсээс энэ асуудлаар ярилцлага авах гэхээр бүгд цугтаагаад байна гэж. Тэгэхээр надаас ярилцлага авдаг нь сайндаач биш. Өөр ярилцлага авах өөр хүн байхгүй байсан учраас над дээр ирсэн юм шиг байна л. Тэгээ энэ бол үнэхээр бас үнэхээр эмгэнэлтэй зүйл гэж би бодож байна. Ингэж өнөөдөр ард иргэдийн хаан за тэгээ эрдэмтэн мэргэдийнхээ судлаачдынхаа амыг хааж болохгүй шүү дээ. Ийм байх юм бол Монгол улсын арчлалын замналаар замнана гэж бодох хэрэггүй гэж бодож байна. За тэгэхээр бидний урилгыг өнөөдөр хүлээн аваад хүрэлцэн ирсэн Эрдэнэ Чулууга танд баярлалаа. Хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд бол бид нар бол шүүх эрхгүй байгууллага юм аа. Бид нар аливаа асуудлын хэрвээ шүүмжилж байгаа тал, дэмжиж байгаа талын аль альных нь мэдээллийн тэнцвэртэй байлгаад тэгээд манай мэдээж үзэгч түмэн маань өөрсдийнхээ бодлоор дүгнж цэгнээд өөрсдийнхөө төлөөлүүлж байгаа тэр гишүүдээр дамжуулаад Монгол улсын хаашаа чиглэсэн ямар гадаад бодлоготой байхыг одоо бол тэр хүмүүс мэдэх баг. Тэгэхээр бид нэр түрүүн би та асуусан хэрвээ боломж гараад аль талаасаа хүмүүс нь зөвшөөрөх юм бол хэвлэлийн бас нэг мэтгэлцээ эрүүл ийм мэтгэлцээ өрнүүлэх бас тийм саналыг бас тань тавьж байна. Зүйтэй. Тэр боллого яах вэ? Би бол дуртаяа хүлээж авна. Нэгдүгээр. Хоёрдугаар өөрийн чи ярьж байгаа тэр зарчим бол маш зөв. Ерөөсөө мэдээллийг тэнцвэртэй л гаргах хэрэгтэй. Та нар бодоод үзтээ Нью-Йорк Таймс сонинд эсэргүүцэж байгаа нэг өгүүлэл гаргалаа гэхэд нөгөө талд нь тэрнийг эсэргүүцсэн өгүүлэл заавал тавьдаг байхгүй. Тэгэхээр энэ чинь аль альнийг хүн уншаад тэгээ чи хэний илүү зөв ярьж байна вэ? Тэр хүний хувьд зөв ярьж байна гэдгийг л гаргадаг байхгүй. Би энэ дээр бас уучлаарай нэг ганц зүйл бас нэмээд хэлчихье. Энэ би түрүүн ярьж байсан Монгол улсын байдал их дотоод байдал, эдийн засаг, нийгмийн байдал, ядуурл их ихсэж байна, байдал маш их хүнд байна гэж би ярьж байсан. Энийг байна шүү дээ нотлох нэг чухал юм болсон шүү дээ саяхан. Сая өдрөн 2 сарын 15-нд энэ ард түмний язгуур ирэх ашиг эвнэгдэл гэсэн том чуулган болсон шүү дээ. 1000 гаруй хүн ирж энэ чуулганд оролцсон. Тэр чуулганд бас улсын хурлын гишүүд 3-4 хүн ирж оролцож байгаа харагдсан. Тэгээ энэ дээр бол энэ шүү дээ 50-60 хүн үг хэлсэн. Энэ дээр ерөөсөө л өнөөдрийн манай байдлыг үнэхээр шүмжилж байна лээ шүү дээ. Байдал үнэхээр маш хүнд байна гэж. Улс орноо ийм байдал руу одоо түлхэж оруулж байгаа төр засаг бол үнэхээр бол муу ажиллаж байна гэж ийм л дүгнэлтийг ард иргэд маань хийж байна лээ л дээ. Тийм учраас бол одоо энэ ард иргэдийнхэн одоо санаа бодлыг бол энэ төр засгийн одоо өндөр албан тушаалтнууд маань одоо авах хэрэгтэй шүү дээ. Сонсох хэрэгтэй шүү дээ. Би ийм л юмд нэмж хэлмээр байна. Яг бол бас хүмүүс асууж магадгүй Монгол улсын одоо эдийн засгийн байдал бол гайгүй байна гэж бас зарим нь яриад байгаа шүү дээ. Өсчл байгаа 2-3 хувьтай аж гэж ярьж л байна лээ. Хямрал байдалд ороогүй л гэж ярьж л байна. Гэхдээ тэгэхээр уучлаарай. Өнөөдөр элсэн чихрээ 100 грамаар нь авдаг. Юм хайрах тосоо ингээд 500 грамаар нь литрээр нь биш 100 грамаар нь 50 грамаар нь авдаг болж байгаа ийм үед өнөөдөр бид нэр сэтгэл амарлингуу эдийн засгийн байдал гайгүй байна гэдээ яриад сууж иж болж гин үгүй юу? Арай л дэмдэж байгаа юм шиг надад санагдаж байгаа байхгүй юу? Би энийг зүгээр нэмж хэлэх гэсэн юм аа. За танд их баярлалаа. За тэгээд өнөөдрийн манай хар хайрцаг нэвтрүүлгээр гадаад хэргийн сайдаас нь за манай Монголын урдаа барьдаг гадаад бодлогын мэргэжилтнүүдийн маань нэг Лувсангийн Эрдэнэ Чулуунга оролцлоо. Ингээд бүгдээрээ дараагийн хар хайрцаг нэвтрүүлэг хүртэл түр баяртай. Нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэдвүүд. Бид чухал үйл явдлын эздийг таньдагч харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг